Хүүгээ цэцэрлэгт нь өргөжгээ. Одоо бүр гадаа халуун болоо заа. Өчигдөр урчигдөр 27-8 градус байсан. Өнөөдөр бүр хална, баг 30 градус хүрэх юм шиг үлээ. Би Бээжингийн халуунчд аяг худургүй. Бүр амар бүчин муухай халуун болдог. Монголын манзууд хамгийн сайхан. Үгүй. Би нөгөө Дорноговь аймагт үйлдвэрт ажилладаг байсан байхгүй юу? За тэгээд 100-даа үйлдвэрт ажиллах чинь бас нэлээд чанга шүү дээ. Яг үйлдвэрт ажилладаг болохоор нөгөө үйлдвэрийн норм хувцас өмсдөг тэр чинь бас ингээ хамгаалалтын болохоор материалын зузаан, тэл гутлна гэхэд урдаа төмөртэй бас юм хатуу зузаан гутал. За тэгэл үйлдвэрээрээ алхаад явхад бол ерөнөд нилээ халуун баг гөрүүл болж байгаа юм чинь. Диваны бүтээлэг ирчлээ. Нөхрийг ажилдаа явахаас өмнө гэлс бүтээгээд сонгуулаад харуулдаг. Би бүр нэг диваны бүтээлэг авахгүй цаа. Энэ одоо миний баг 4-р 5-р нь үгүй юу? Зөндөөгөл авч солиуллаа. За тэгээд дасгалаа хичээд хичээлдээ явъя. Өнөөдөр хятадын түүхийн хичээлдээ би PPT тавина. Энэ хичээл дээр яг PPT-н дээр бэлдэж ингэж цагаа өргөх жоохон дургүй. Гэхдээ одоо яа гэх вэ? Би энэ хичээл дээр л яг гадаад оюутнуудтай хамт сурдаг байхгүй юу? Тийм болохоор надад хаяндаа сонирхолтой хөвгчлөлтэй байдаг. Энэ анги оюутнуудаараа амар сонио юм. Айгуу ондоо төвшөнтэй заа. Зарим нь болохоор одоо хятадын ирлийц гэх үү? Аав ээж нь хятад хүмүүс эсвэл ингээд хятад одоо хитрхи олон жил амьдарсан юм хүүхдүүд эдийн. Тэднэр нь болохоор хэлний төвшин нь яг л хятад хүн шиг яриа, бичиг унших бүх төвшнөрөө ерөөсөө яг л ингийн хятад хүн шиг үдээ. Бүр хитрхи төгс. Тэгээд тал нь болохоор бас л нэг начиг нэг 10 жилээ өөрсдийнхөө оронд сурчаад үгүйс тэрнээсээ хойшоо сурч эхэлсэн. Нэг тийм гэхдээ зарим нь болохоор бүр жоохон тааруухан ч гэх юм уу? Тийм оюутнууд. Тэгэнгүүтээ бүтэрийн нэг ангид нэг хичээл үздэг за. Бүр ингэ төвшин нь хитрхи зөрүүтэй. Тэгээд мэрэгчлүүд нь болохоор ихэвчлэн хятад хэл судлаад хятад хэлний багш мэрэгжлийнхэн аягүй их байдгийн. Ерөн сүүлийн жилүүдэд хятад өөрөө нөө бүс ба замын орнууд эсвэл өөрсдийн нөө стратегийн түнш орнуудтай ингээд оюутан солилцоо, оюутнуудад тэтгэлэг өгөх маш их одоо тэтгэлэг олгож байгаа шүү дээ тий. Гэхдээ сүүлийн жилүүдэд илүүтэй хятад хэл судлал болон хятад хэлний багш гэсэн энэ мэрэгчлүүдээр бүр илүүтэй тэтгэлэг өгөөд илүү их боломжийг олгодог болсон. Энэ бол мэдээж хятад улсын стратеги, зөөлөн бодлого, нөлөөгөө тэлэх бодлого гэж ойлгодог. Ер нь хятад хэл хэлтгүү гадаад хэл сурах үед за мэрэгжил нь яг тухайн гадаад хэлтэй холбоотой биш л бол гадаад хэл чинь зүгээр л зорилготой хүрэх нэг хэрэгсэл, хэрэглүүр шүү дээ. Ер нь гадаадд ингээл ихтэй сургууль нарийн мэрэгчлэр сур төгсж ирсэн гэдэг хэрнээ хэлнээс өөр чадваргүй. Тэгчил одоо нийгмийн идүүх яриа л тэгэл тэрийг болохоор сошиал орчинд олон дагагчтай байх гэж ойлгочихсон. Нэг тийм залуусыг мундаг гэж хэлэх нь яг зөв үү гэлөө. Тэгээ зөвхөн хэлгийн сурчгаар чинь тухайн орныхон хөдөлмөрийн зах зээлд одоо үнэлэгдэх чадваргүй. Тэгчээд эргээд Монголдо ирэхээрээ би ёстой тэнд хэдийгээр ингээд том компани өндөр цалинтай санал авсан ч гэсэн тэнд ингээд юу ч биш гэдгийг ойлгоод Монголдо ирээд Монголоо хөгжүүлмээр санагдаад ирлээ. Нэг л тийм дундын тайлбартай. Тэгээд Монголдо ирээд ажиллахаараа ихэвчлэн зөвхөн хүүхэд залуучуудад ментор хийх одоо сошиал орчинд алдартай хүмүүстэй ингээд нийлээд сайхан харагдсанараа онлайн платформ дээр одоо бараа рекламдах тэгэд өөрсдийн ганц мэдэх одоо гадаад хэлийг заах аль эсвэл гадаадын тухайн сургуулиудаа тэтгэлэг болон альва хөтөлбөрт нь зурчилж байгаа их харагддаг. Тэгээд бас технологийн дэвшлийг маш их ярих дуртай хэрнээ одоо ингээд чадвар нь нэг хэрэглэгчийн хүрээнээс айхтар халиагүй байх жишээ нэ. Тийм болохоор менторлож байгаа, зааж байгаа одоо оюутан залуустаа ийм нарийн зүйл ярьж чадахгүй зөвхөн тийм IQ чадвар одоо нийгмийн идвэх эсвэл гадаад хэл гэсэн зүйлсийг л хамгийн үнэт зүйл мэтэр, чухал мэтэр ойлгуулдаг. Тэгээд бас энэ тэнд яриа, илтгэл тавихтаа одоо ингээд өөрсдийн мэрэгжлийн онлын баталгаа суурьтай юм мэдлэг юм ярианаас илүү зөвхөн ингээд өөрт тохиолдсон сэтгэлийн хөдөлгөөнд хэд давмгайлсан ач холбогдлын түвшин маш их багтай тийм яриагаа л ингээд
хувийн хөгжлийн ийм борлуулалтын номноос одоо сэдвлээд холбоод яриад идэг. Тэгээл түүгээрээ одоо оюутан залуусын боловсрч яваа үзэл бодол дээр ингээд нөлөөлөөд өөрийгөө дахин шүтүүлээд амьдралын чанарт нь нөлөөлөд идэг. Тэгээд бас нэг залуучуудад одоо туслах нэрээр тэтгэлэгт зурчилж өгöd идэг. Энэ айгүй хэцүү санагдаад идэв. Тэтгэлэг гэдэг чинь одоо хүн өөрийн хүчээр, өөрийн чадвараар амьдрал нь боломжгүй хүмүүс л өрсөлдөж ингэж авдаг зүйл шүү дээ. Тэгэхээс биш өмнө нь нэг азан таарад өөрөө авсан хүмүүс нь ингэ дараагийнхаа энд ийм юм байдаг. Ийм ковот байгаа. Надад мөнгө төлөөд ингэ материалыг чинь заагаад өгье. Ингээд миний санаачлагдоор оролцоод очиод авчих, очиод сурчих гэд ингээд идэг. Энэ нь яг ингээд ирээдүгөө бодохоор мэдэхгүй. Их л буруу юм л санагддаг. Ядчил ингээл мөнгөөр тэтгэлэг авсан хүмүүс чинь эргэж Монголдо ирэхээрээ одоо ингээл очрлоо зогсож хахад дахиад өөрөө ч уурт мөнгөөр гараа зогсож чадна гэж боддоо. Тэгэхээр хэцүү аз. За бай.